За ингээд юу яа. Зарим хүмүүст хэрэг болж магадгүй за яг энэ 4-р сар маань одоо аль хэдийн дундаа орж байгаа боловч энэ 4-р сард болон юу нойрын хугацаанд те таны санхүү мөнгө санхүү болон ажил карьер чи ямар хөө байна вэ гэдэг уншлагыг бол хийя гэж шийдлээ. За ингээд сонголтынхаа картуудыг татъя. Эхний карт бол Кинокия гэсэн байна. За хоёр дахь нь бол Crocus. За гурав дахь нь болохоор Marigold гэсэн байна. За ийм гурван сонголттой уншлага болох нь байна. За эхний картыг харуул ингэж харагдаж байна. За хоёр дахь картыг харуул иймэрхүү харагдаж байна. За гурав дахь сонголт. За ингээд бичлэгээ зогсоож байгаа. Сайхан тайван сонголтоо хийгээд уншлагаараа эргээд уулзцгаая. За ингээд эхнийхээ сонголтын уншлага руу оръё. Эхний сонголт бол Кинокия. Энергийн шалгалтыг хийгээд уншлагаа эхлэе гэж бодож байна. За яг одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ? За ажил карьерийн хувьд бол одоо өөрчлөлтөнд орж байгаа шат бол харагдаж байна. Тэгээ өөрийн чинь хувьд бол ажил карьер дээр нэлээд өөрчлөлт гэдэг нь бол яг эргэн тойрны хувьд биш, яг таны өөрийн чинь хувьд бол их өөрчлөлт орсон харагдаж байна. Өөрийнхөө тэг яг тэр ажил карьер мөнгө санхүү дээр тэг яг өөрөө юу хийх ёстой юм, өмнө нь ямар хуу хандлагаар ханддаг байсан тэр зүйлүүд чинь ер нь таны итгэл үнэмшил бол өөрчлөгдөж ирж байгаа. Өмнө нь тэг ямар нэгэн санхүүгийн асуудал дээр тэг заавал би хөдөлмөрлөж мөнгө олно гэж боддог байсан бол яг одоо бол бүх зүйл боломжтой гэж боддог ч юм уу. Тэг ямар нэгэн таны үзэл бодлын хувьд бол өөрчлөлтөнд орж эхэлсэн харагдаж байна. Тэр мэдээж өөрчлөлт нь бол маш эерэг өөрчлөлт тий. За тэгээд гэртээ тэг илүү их цагийг өнгөрөөх эсвэл ганцаараа илүү их цагийг өнгөрөөдөг байсан бол тий ажил карьер дээр магадгүй та ганцаараа ажилладаг байсан ч юм уу. Эсвэл бол ямар нэгэн прожект төсөл тэг ямар нэгэн зүйл дээр маш удаан ажилласан, удаан суусан, нэг зүйл дээр их их цагийг өнгөрөөсөн, эсвэл нэг газараа хэтэрхий удаан ажилласан ч юм уу. Тиймэрхүү байдалтай байсан бол одоо ерөнхийдөө тэр байдлаасаа гарч байгаа илүү хүмүүс одоо ганцаараа ажилладаг байсан бол илүү хүмүүстэй ажиллая гэж зорж байгаа. Нэг компанид хит удаан ажиллаж исэн бол одоо илүү өөр компанид руу ажиллаж үзье гэсэн бодолтой байгаа. Монголдо удаан байсан хүн бол гадагшаа явах хүсэлтэй байгаа ч гэдэг юм уу тий. Ямар нэгэн та хөдөлгөөнд орж эхэлж байна. Магадгүй энэ таны өөрчлөлттэй холбоотой байх тий. Таны яг тэр үзэл бодлын өөрчлөлттэй холбоотойгоор хөдөлгөөнд орж эхэлж байгаа. За дээрэс нь таны яг ойлгохгүй байсан, танд яг ойлгомжгүй байсан зүйлүүд одоо ойлгомжтой болж эхэлж байгаа. Та ямар нэгэн санхүүгийн мөнгө санхүүгийн хувьд тэ нууцлаг таны ойлгохгүй байсан зүйл гэхлээр магадгүй за би яг юу хийвэл илүү их мөнгө олох боломжтой юм бол би одоо яг юуг зориод байгаа юм бол би юу хийвэл аз жаргалтай байдгийг ч юм уу тий. Ямар нэгэн таны ойлгохгүй мэдэхгүй байсан зүйлүүд чинь одоо илүү тодорч харагдаж эхэлж байгаа. Яг нэг юм хонглын үзүүрт гэрэл асна гэдэг шиг яг тэр гэрэл чинь одоо таныг чиглүүлж эхэлж байгаа. Ойлгомжгүй байсан зүйлс ойлгомжтой болж эхэлж байгаа. Тийм ч учраас та энэ хөдөлгөөнд орж эхэлж байгаа гэсэн байна. За ингээд энэ энергийн шалгалт таарсан болвол яг уншлага руугаа орё. За тэгвэл одоо яг уншлага руугаа орё. Уншлагынхаа сэдэв рүү орё тий. За энэ
энэ сартаа 4 сартаа буюу бас ойрын хугацаанд таны ажил, карьер, мөнгө, санхүү хэр байх нь вэ гэдгийг нь харъя. За энэ хүчин маань өөрөө унаад ороод ирлээ. За ингээд харахад болвол за энэ хүзрнөөс эхлэе. Ажил, карьер, мөнгө, санхүү дээр тэ ойрын хугацаанд болвол таны яг энэ амжилтанд чинь өнгөрсөн тэ холбоотой шарах бол жоохон нөлөөлөхөр харагдаад байна. Өөрийнхөө талаарх ихтгэл үнэмшилтэй би чаддаггүй ч юм уу. Нэг тийм гэр бүлийн тэ ямар нэгэн асуудал ч юм уу ямар нэгэн хүнээс авсан шарах байгаад байна. Таны яг юм ихтгэл үнэмшилд чинь нөлөөсөн. Та яг өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадахгүй. Би угаасаа ингээд ийм замаар л явах ёстой. Би угаасаа ингээд надад хийж чаддаг зүйл бол зөвхөн л энэ. Би энээс өөрөөр одоо оройтсон ч гэдэм үү. Ямар нэгэн нэг тийм таныг хүлээд байгаа тийм нэг шарах байна. Тэр шархчин бол таны ажил, карьерийг яг тэр бүр амар амжилттай, бүр ингээ өсөлттэй, тийм хурдтай, тийм гоё агцтай байх тэр боломжийг ч юм бол жоохон хааж байгаа харагдаж байна. Энийгээ бол та жоохон ангаах тал руугаа орвол зүгээр харагдаж байна. За энэ хүзэр дээр бол би дахиад нэмэлт хүзэр авъя гэж бодож байна. Яа гэвэл энэ маань ажил, карьерийн талбар дээр гараад ирсэн учраас жоохон аюултай санагдаж байна. Яагаад гэвэл энэ өдөртөө бас давхар гарч ирсэн. Тэгэхээр таны мөнгө, санхүү, тэг ажил, карьерийн тал дээр ямар нэгэн хэцүү зүйл сайхан тохиолдсон харагдаж байна. Маш хэцүү зүйл тохиолдсон, маш их алданга, маш юм шоконд оруулсан, тэ. Яг таны ингэ төлөвснөөр зүйлс явагдаагүй гинтл нэг сони юм болоод өнгөрсөн ч гэдэм үү. Нэлээд юм хэцүү зүйл сайхан тохиолдсон харагдаад байна. Гэхдээ та яг энэ хүзрийг харж байгаа бол тий одоо энд бүр нэлээд ингээд амар луу тий маш юм аимшигтай талайн шуурга тий шуурганы хажуугаар ингээд айгүй амар хэцүү зүйл тохиолдсон ч гэсэндээ яг энүүхэн хэсэгт бол үүлэн чөлөөний хэсэг шиг те яг гоё ингээд ийм гоё нар гийсэн те таныг улам илүү гэрэлтэй газар руу улам илүү амжилттай ирээдүүлүү таныг чиглүүлэхийн тулд те энэ хэцүү зүйл тохиолдож байгаа юм шүү. Энэ бол яг таныг бүр унгаахын тулд бол биш, дахиад илүү өөр том боломжийг нээж өгөхийн тулд сайхан ийм хэцүү зүйл бол тохиолдсон гэсэн хүзэр бол гарч ирсэн байна. За дээр нь энэ хэцүү зүйл нь бас юутай холбоотой вэ гэхлээр энэ хоёр хүзэр бол хоорондоо утга санааны хувьд бол хоршиж байгаа. Магадгүй та их азтай хүн баг те ямар нэгэн юмыг хийж эхлүүллээ гэхэд тэр нь айгүй хурдан амжилт болчдөг. Нэг жоохон гараа хөдөлгөөл, жоохон ухаанаа зарцуулж чад та айгүй хурдан ажил үйлс чинь бүтээд ингээд явцдаг учраас хил амд маш их өртөмтгий байдаг те эргэн тойрны ч хүмүүс атаархах, таны талаар ярих зүйлүүд маш их байдаг. Таныг аль болох ингээд доош нь дарах га таны алдахыг чинь хүлээгээд магадгүй бүр хорлох гээд ингээд байгаад идэх те таныг илүү ингээд доош нь татаад идэх. Та бол өөрөө тэнгэрт байгаа сар шүү дээ. Тэгэхээр хинээч хүрэх боломжгүй, хинээч ингээд гар хүрэх боломжгүй тэр газар та гэрэлтээд байж хэвээр байтал та яг энэ усан цөөрмийн ингээд тусгалыг өөрийгөө гэж бодоод энэ амьтад те энэ амьтад бол энэ гэрлийг бол ингээд бөхөөч хийгээд ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та бол яг үнэндээ энэ эргэн тойронд байгаа хил ам бол танд огт нөлөөлөхөөргүй. Та бол тийм амар мундаг хүн учраас, тийм их аз ивэлтэй хүн учраас та
өөрийгөө хамгаалж сурах айгүй хэрэгтэй. Энергийн хувьд энэ хүмүүсээс өөрийгөө хамгаалах, тий өөрийнхөө ялангуяа ажил карьерийн амжилтаа хүмүүст ярихгүй байх гэдэг зүйл дээр бол жоохон анхаарах хэрэгтэй. Тэгээ та бол хөдөлмөрөөр бол хизээж амжилт болохоор биш. Таны хувьд бол өөрөө маш юм бүтээлч, маш азтай хүн учраас магадгүй оюунлаг тийм бүтээлч хүн байж магадгүй. Тийм болохоор таны хувьд өөрөө бүр хичээж зүтгээд өөрөө хөдөлмөрлөөд гэхээсээ илүүтэйгээр ямарваа нэгэн зүйлийг сэтгэж бодоод тэрийг үйлдэл болгоод явхад айгүй амархан амжилтанд хүрэхээр хүн байна. Тэгэхээр энэ ойрын хугацаанд бол хил амд их өртгөө дах магадaltaй учраас хамгаалалт хийх хэрэгтэй байх нь. За дээрэс нь хит их өөрийгөө ачааллах шаардлагагүй, хит их хөдөлмөрлөх шаардлагагүй. Тэгээд сайхан хэрвээ хэцүү зүйл тохиолдсон болвол удахгүй танд маш юм том бэлэг хаз завшаана ирэх гэж байгаа юм шүү. Энэ хүзэр дээр бол би нэмэлт хүзэр татъя гэж бодож байна. За могигаан. За энэ зүйлтэй таны өнгөрсөн шарах байгаад байгаа. Тэгээ энэ зүйл юунд илүү нөлөөлж ийнэ гэхлээр таныг сонголт хийхэд чинь нөлөөлөд байгаа. Үш. Энэ маань яаж байна? За энэ зүйл маань бол таныг сонголт хийхэд чинь нөлөөлж байгаа гэж бол харагдаж байна тий. Яг зөв сонголт хийхэд чинь энэ зүйл, энэ итгэл үнэмшил, таны яг энэ итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэл өмнө нь авсан юм шарах тий. Ялангуяа таныг амжилтанд хүрэхэд чинь хойшин чангаагаад байгаа юм шарах байна. Энэ чинь болвол яг таныг сонголт хийхэд чи их нөлөөлж байгаа. Яг зөв сонголтыг хийгээд яг зөв зүйлийг зориод явхад чинь энэ зүйл нөлөөлж байгаа юм байна. Тэгэхээр хэрвээ та ойрын хугацаанд сонголт хийх шаардлагатай, шийдвэр гаргах шаардлагатай зүйл тохиолдвол аль болох өөрийнхөө яг тэр энэ утга яах гэдэг. Тэний волейбол. За тэгэхээр учраас сонголт шийдвэр гаргах шаардлагатай болох юм бол яг тэр үедээ сэтгэл зүгээрээ хизээч шийдвэр гаргаж болохгүй. За дээрэс нь хит удаан бодож бас болохгүй. Зүүн совингоор айл болох шийдэх хэрэгтэй. Зүүн совингоо сонсох хэрэгтэй. Ялангуяа та шийдвэр гаргаж байгаа бол энэ шийдвэр миний яг бага насны ямар нэгэн алдаа оноо, ямар нэгэн хин нэгнээс авсан шархаас улбаатайгаар би энэ шийдвэрийг гаргах гээд байна уугүй юу гэдгээ маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ дээрээ маш болгоомжтой хандчвал гайгүй хаа гэж бодож байна. За. Сахиу суудаас нь зөвлөгөө харъя. За. Маш том өөрчлөлт ирж байна. Таны хувьд бол ажил, карьер, мөнгө, санхүүгийн хувьд таны бүр зориг, шандсыг шаардах үед нэлийн том өөрчлөлт ирж байгаа учраас зүрхээ чангалаарэ. Ерөөсөө айлтгүй шүү. Энэ бол өөрчлөлт бол таны хамгийн сайн сайхны төлөөх өөрчлөлт юм шүү гэсэн байна. За дээрэс нь уурлаж бухимдах, гомдох, тийм сэтгэлийн янз бүрийн зовиор их мэдрэх үе. Тэрнээсээ өөрийгөө айгүй гоё чөлөөлж, тайвширч, амарч одоо ялангуяа юм амьсгалын замын холбоотой юм хоолоо боох, ингээ багтрах, амьсгаад авчдах тийм зүйл байх гадах магадaltaй учраас
тэгтлээ хүнд их гомдоод хэрэггүй шүү. Тэгтлээ их хүнд уурлаад хэрэггүй шүү. Аль болох сэтгэлээ жоохон тэнцвэрийг нь хадгалж ингэж баланслж байвал зүгээр байна. Ялангуяа энэ дээр маш сайн анхаарахгүй бол энэ маань доош хараад гараад ирсэн учраас эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй байна. Тийм болохоор гоё зөгийн балтай, гоё тайвшруулдаг цай уух, тэг өөрийгөө тайвшруулах зүйлийг хийх, үнэхээр сэтгэл санаа тавгүй байвал гараад гадаа агаарт алхах тий янз бүрийн зүйлсийг хийж болно. За тэгээд ойрын хугацаанд шинэ харилцаа тань дээр ирж байгаа, магадгүй та айл хэдийн шинэ хүнтэй танилцсан ч гэж магадгүй. Ямар ч байсан таны амьдралд орж ирсэн энэ шинэ энерги тий шинэ хүнтэй харилцаанд орж байгаа. Энэ зүйл дээрээ хэтэрхий их цагийг зарцуулаад хэрэггүй шүү. Хэтэрхий их цаг анхаарлаа өгснөөрөө та энэ амжилт ажил карьераа жоохон хойшин татаад авах үе гэсэн зөвлөгөө бас гарч ирсэн байна. За. Тэгээд Child of the Universe картнасаа бас зөвлөгөө харъя гэж бодож байна. Орчлон ертөнцөөс өгж байгаа зөвлөгөө гэх юм уу? За юм байна. За та бол орчлон ертөнцийн яг үнэхээр адтай хүн байна. Үнэхээр адтай гэдэг нь бол дахин нотлогдож гарч ирлээ. Та бол үнэхээр таны ажил үйлс чинь маш нэг бүтгээр хурдан бүтгээр ийм гоё хүн байна. Таныг бол орчлон ертөнц маш эвэлж, зөөлүүлж харддаг юм байна. Таны сахиусууд чинь таныг их ивэдэг. Та бол яг ингээ хүүхэд шиг цаваас сэргэлэн гоё эрх танхил ийм байж чадхаар хүн байна. Тийм болохоор таны яг мөнгө санхүү, мөнгө олох арга тий ажил, карьер дээр хийх зүйл чинь бол яг таны дуртай зүйл байвал их зүгээр харагдаж байна. Та яг өөрийнхөө дуртай зүйлийг өөрөө хийхээрээ ядардаггүй тэр зүйлийг барьж авч хийх юм бол яг үнэндээ таныг орчлон ертөнд маш хэвээдэг их азтай хүн учраас та юу хүсэж ийн яг тэрийгэ бодит биелэл болгох боломжтой юм шүү. Тэгээд таны хувьд бол одоо маш юм өөрчлөлтийн үе ирж байгаа гэсэн тий саяхан бас хэцүү зүйл тохиолдсон гэсэн. Энэ хурдацтай өрнөж байгаа энэ шуурганд та өөрөө маш юм хурдан амжилтанд хүрэх гэж яарад ингээд ээж болохгүй харин ч бүр тэр хурдацтай ирээд ингээд хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ шуурганд тий аль болох та бат бөх зогсохын тулд өөрөө маш тэнцвэртэй байх хэрэгтэй. Маш яаралгүй, хянуур, тайван тогтун байдлаар ажил карьер дээрээ хандах хэрэгтэй байх нэ. Аливаа зүйлд ерөөсөө яарж болохгүй. Тэр их том өөрчлөлтийг бол хүлээж авахтаа маш юм тайван тогтун байдлаар хүлээж авбал зүгээр байна. Тэгэхгүй бол та яараа чийдвэр гаргадаг яарад ингээд амжилтанд яарч ямар нэгэн зүйлийг хийх юм бол тэр маань жоон бүтлгүүтэх магадлалтай юм шүү. Тийм болохоор энэ дээрээ жоохон анхаарад аль болох баг багаараа алгуураар агцтай явбал зүгээр харагдаж байна. За ингээд энэ хүрээд энэ нэгдүгээр группийнх нь уншлага өндөрлөж байна. За тэгээд гоё affirmation доор бичгийг хүсэж байвал энэ амьдралд ирж байгаа том өөрчлөлт болвол сайн сайхан бүхний эхлэл байх болно гэд гоё affirmation өгөөрэй. За гээд хоёрдугаар группийнхаа уншлага руу орё. За ингээд хоёрдугаар группийн Crocus гэсэн хүчрийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлэе. Тэгээд энергийнхаа шалгалтаас нь эхлээд би яг одоо ямар хөө энергитэй байна вэ гэдгийг нь харъя.
За энэ группийг сонгосон хүмүүсийн маань нэрийг бол маш өөр байна. Одоо бол маш юм тогтвортой байгаа гэж бол харагдаж байна. Та бол яг ийм эрүүл мэндийн хувьд ч тий сэтгэл санааны хувьд ч тий яг ингээд таны яг ноён нуруу гэдэг зүйл бол яг газардуулахтай маш юм тогтвортой энергитэй байгаа. Таны яг хувь заяа, хувь тавиланчин бол яг маш таны гойд төвшөж байгаа. Одоо тэр даалдын ертөнцтэй болон энэ бодит ертөнцийг холбож байгаа гүүртэй энэ гүүр бол яг хүний бие организм байдаг. Тэгэхээр таны бие бол маш гоё юм тогтвортой, үндэс суурьтай. Доошогоо энэ ургаж байгаа энэ үндэс нь бол маш юм бат бөх суурьтай байгаа юм байна. Тэгэхээр таны бол яг энэ байшин барихад яг суур хэрэгтэй. Яг тэр суур хундаам гэдэг зүйл нь бол танд яг бүрэлдэж эхэлсэн байна. Ажил карьер дээр тий яг одоогийн байдалд бол та яг өөрийнхөө амьдралын суурьуудыг тавьж эхэлсэн байна. Тэгээд жоохон зүрх сэтгэлийнхаа дуудлага буюу та яг өөрийнхөө яг жинхэнэ сэтгэл зүй чинь дотоод хүн чинь юу хүсэж байгаа тэрийнхээ жоох эсрэг юм хийгээд байгаа гэж магадгүй харагдаад байна. Тэгэхээр та угаасаа ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлээсээ эсрэг зүйл рүү тэмүүлээд байгаа учраас ерөнхийдөө энэ маань бол жоохон юм буруу бодлын тойрогт оруулаад идэгтэй та яг хүсэж байгаа зүйлээсээ гажуудаад эхлэхээрээ шал буруу зүйл бодоод бодлынхон тойрогт ороод ингээд жоохон юм гацанг энергитэй байх гээд байгаа. Учираас ерөнхийдөө яг одоогийн энерги чинь бол та ерөнхий өөрийнхөө яг тэр дотоод руу чиглэж их юм бодоод эхлэхээр та ингээд юм буруу зүйл бодоод жоохон гажуудаад байгаа учраас одоо нэлийн юм ажил карьер лугаа тэг ялангуяа маш юм өөрийгөө завгүй ойлгох гэж хичээж байгаа гэж бол харагдаж байна. Айгүй олон зүйлийг хийж байгаа. Олон зүйлийг зэрэг хийж байгаа. Маш юм хурдтай юмсуудыг амжуулах гэж оролдож байгаа гэж бол харагдаж байна. Гэхдээ яг үнэндээ таны гол асуудал чинь болохоор тайвшраад яг өөрийнхөө дотор ороод таны зүрх сэтгэл чинь яг юу хүсэж байна? Зүрх сэтгэлийнхаа дуудлагыг олж сонсох тийм. Магадгүй ингээд энэ зургийг харуул таас өөрөө өөртөө захиа өчөж болно тий. За Тэмүүлийн эсэлж. За хинээ ингээд би ийм зүйл үг нь бол ингээд хүсэж байгаа. Чамайг одоо ингээд ойлгохгүй байгааг бол мэдчихээн. Гэхдээ магадгүй би ийм юм хүсэж байгаа юм шиг байна ч гэдэг юм уу тий. Ингээд яг хүнтэй ярилцж байгаа юм шиг илүү ингээд яагаад тэгэхээр өөрийгөө илүү сайн ойлгодог. Тэгэхээр яг өөртөө зориулаад бас захиа бичиж үзээрэй. За тэгээд нэг заавал ингээд яг таны ингээд энерги чинь тогтвортой байхын хувьд бол тогтвортой байна. Гэхдээ хичнээн тогтвортой байлаа гэд та тэр энерги, тэр тогтвортой байгаа энерги бүгдийг нь айгүй олон зүйл хийгээд тий айгүй тийм бие мах бодийн хувьд энерги зарцуулаад байна гэсэн үг. Тэгэнгүүт хит их энерги тэгэж гадагшаа зарцуулж хахлаар яг тэр өөрт дотор чинь яг өөрт чинь энерги хоригдлагдаж үлдэхгүй байгаа. Тийм болохоор та яг өөрийнхөө юу хүсэж байгааг ойлгоход жоохон хэцүү байгаа. За ер нь ойлгомжтой тайлбарласан хэсгээ сайн мэдэхгүй нь ямарч ийсэн хамгийн ингээд тайлбарлаж болохоор л тайлбарлалаа. Тэгээд энэ хүү энергийн шалгалтанд таарж ивэл ингээд 2 дугаар группийн уншлагыг эхлэе. За 2 дугаар группийн маань ажил, карьер болон мөнгө санхүүгийн хувьд ер нь 4 сартаа тийм болон ойрын ирээдүйд ер нь ямар хувь байхаар байна. Төрөний хүзэр маань доош ороод гараад ирлээ. Хүүе ямар сони юм бэ? Яа шар ус осчлоо. Йоо нэр ямар шар ус осчоо бүр юу ачлаа бүр би арцаачлаа. За харж байгаачлан түрүүний буусан 2 хүзэр маань бол
гарч ирсэн байна. Тэгэхээр ойрын ирээдүйд бол та яг тэр яг одоогийн байсан тэнцвэрээ жоохон алдахаар харагдаад байна тий. Яг тэр тэнцвэр нь алдж байгаа шалтгаан нь мэдээж түрүүний яриад байсан тий. Зүрх сэтгэлийн дуудлага буюу өөрийнхөө яг юу хүсэж байгаа яг тэр замналаа олж чадахгүй яг өөрийнхөө дотоод руу энерги урсгахгүй байгаагаас болоод ийм яг тэр тогтвортой байдлаа илүү алдаад тэр тогтвортой байдлаа алдахаар яадаг вэ гэхлээр мэдээж сэтгэл зүйн янз бүрийн асуудалд орох байгаа. За дээрээс нь хил ам их татах гэдэг болохоор харагдаж байна. Өөртөө итгэлээ бас маш их алдахаар харагдаад байна. За магадгүй шүү дээ. Та ойрын ирээдүйд мөнх сахиу ажил карьер дээр гэхээсээ бас гадна нэг юм эрэгтэй хүнтэй холбоотой юм гоё харилцаа байгаа. Энэ дээр нь маш олон хүмүүс ингэж атаархаж тий олон хүний хил ам дагуулсан юм харилцаа байх гэдэг учраас энэ нь магадгүй таны ажил карьер дээр жоохон нөлөөлөхөө дэж магадгүй харагдаад байна. Таны яг энэ зүрх сэтгэлийнхаа дуудлагыг сонсож чадахгүй, өөрлөгөө анхаарч чадахгүй байдал чинь ерөнхийдөө бас энэ хүнтэй холбоотой. Энэ хүнийг бодоод, энэ хүний талаар бодоод, энэ хүнтэй хамт байгаа тахлаар та яг өөрийгөө илүү их орхигдуулаад байгаа. Дээрээс нь энэ хүнтэй байгаа нь маш их хил ам дагуулж байгаа. Олон хүмүүсийг ярианд өртөж байгаа. Тийм болохоор энэс болоо та хил ам дагуулад ирэхлээр тэр сөрөг энергиндээ танд бас ингээд нөлөөлөөд өөртөө итгэх итгэлээ алдаад ингээд тэнцвэрээ бас алдаад байгаа. Энэ дөрөв бол хоорондоо яг юм гинжээ холбоотой гэж бол харагдаад байна тий. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр мэдээж ойлгомжтой. Өөрийнхөө энергийг хамгаалж сурах нь байна. Ялангуяа энэ хоёр бол тий 9 6 2 тий. Тэгэхээр ялцчихгүй. Энэ дээр бас 16 гэхлээр сүнслэг утгаараа гэсэн үг. Ерөнхийдөө бол сүнслэг утгаараа хамгаалалт хийх хэрэгтэй. Хил амнаас яг хамгаалах тийм бодит аргууд байгаа л да. Гэхдээ таны хувьд бол арай сүнслэг түвшинд хамгаалвал зүгээр харагдаж байна. Илүү энергийн хамгаалалт хийж сурах те өөрийнхөө оюун бодол төсөөллөөрөө биеэ гэрлэр бүрхэгч байд юм уу ямар нэгэн энергийн хамгаалалтыг өөрийнхөө оюун бодолд хийж сурах. Дээрээс нь энэ хүнтэй цаг хугацааг зарцуулж болно. Гэхдээ хит их цагийг зарцуулахгүй өөртөө бас анхаарах хэрэгтэй. Өөртөө анхаарал хандуулж энэ хоёрын балансыг нь олох хэрэгтэй. Тэгэхгүй бол та энэ балансаа алдаад ирэх юм бол маань энэ чигээрээ ингээд доош харсан байгаад байх нь. Тэгэхээр та яг энэ тэнцвэрийг олж ээж өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагыг олж ээж энэ тэнцвэр нь олдогдоод тэгээд энэ хил амнаас өөрийгөө хамгаалж чадах юм аа. За ингээд өөр сахиусуудын зөвлөгөөг харъя. Нэрээ би чинь юу ааштай. Сайн дөрөв дээр энэ дээр би нэмэлт карт авъя гэж бодлоо. Энэ яг үнэхээр хайр сэтгэлийн холбоотой хүн юм уу? Яг юу юм гэдгийг нь бол жоохон тодруулъя гэж бодож байна. За энэ бол маш сонирхолтой. Яагаад ч юм энэ маань уг нь бол ажил карьерийн уншлах боловч энэ хайр сэтгэлийн холбоотой зүйл бол яалтчгүй гараад ирлээ. 15, 16, 17 тий тэгснээ энд 7. Дараас нь тонууд их гарч ирж ин гэхээр энэ хүн маань таны soulmate байх магадлалтай харагдаж байна. За хүзрүүдийг нэг нь харуул ерөнхийдөө бол та хоёрын харилцаа холбооч нь бол маш юм байнгын харилцаа холбоотой байгаад байдаггүй. Ер нь бол яг одоогийн байдлаар бол харин ч бүр харилцаагүй байгаа гэж бол харагдаж байна. Өдөр тутамдааных ингээл би бинтэйгээ ярилцаад ингээд байдаггүй гэж бол харагдаж байна.
Тэгэнгүүтлээ та энэ хүн дээр яг энэ хүн намайг яг үнэхээр би яг энэ хүнтэй хамт байх эрхтэй юм уу? Яг энэ хүн надад яг сайхан хайрыг өгч чадах уу? Би яг таалагдаагүй юм биш үстэй, таалагдахгүй байгаа юм биш үстэй гэсэн нэг тиймэрхүү юм бол байна. Нэг жоохон юм жижиг сажиг айдас байна. Магадгүй таны яг өнгөрсөнтэй холбоотой тий, та өнгөрсөнд ямар нэгэн хүнээс шарх авсан тий, тэр шарх нь магадгүй таныг яг өөртөө итгэх итгэлтэй яг сайхан хайрыг хүлээж авахд чинь нэг жоохон юм хойш татаад байдаг. Магадгүй тэр хүн ингээл нэг гоё романтик хайраар ингээл таныг хайрлах гал үнсгээл тэглээ гэж бодоход та ингээд жоохон бултдаг, ухардаг ч юм уу тий. Нэг тийм хүнд итгэж чадахгүй болсон нэг тийм зүйл бол байна ялтчгүй. Тэр маань магадгүй та хоёрын энэ харилцаанд их нөлөөлж байгаа. Гэхдээ энэ харилцаа болвол ялтчгүй эргээд та хоёр ингээд бие биен дээр буцаад ирнэ. Эргээд ингээд бие биенийгээ угаасаа та хоёр боддог, санаалцдаг. Тэгээд ямар ч байсан ингээд одоохондоо жоохон завсарлага авж байгаа ч гэсэн энэ үедээ ингээд ойлгох ёстой юм ойлгоод буцаад ингээд бие биендээ ирэх болохоор энэ дээр ерөөсөө санаа зовлт байхгүй. Таны яг тэр санаа зовоод бодлыг чинь ингээд яг бодол энерги чи өрөөд байгаа зүйл бол ялтчгүй. Гэт яагаад харилцаа холбоогүй болох гээд байгаа юм бэ? Яагаад над руу юм бичихгүй байгаа юм бэ? Яагаад би таалагдахгүй байгаа юм болов уу гэсэн иймэрхүү бодлуудаа та ингээд жоохон болоод энэ ийшээ бодлоо урсгахаас илүү тэгээд би өөрөө юу хүсэж байгаа гэдэг байдлаар дотогшоо илүү их орох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ харилцаанд бол ерөөсөө айгаад ах зүйл байхгүй. Угаасаа та хоёр буцаад ингээд нэг рүүгээ ирнэ гэдэг зүйл бол гарч ирлээ. Ялтчгүй энэ харилцаа таны ажил, карьер, мөнгө, санхуд чинь нөлөөлж байгаа учраас магадгүй гарч ирсэн байх гэж бол би бодож байна. За ажил, карьер дээр нь зөвлөгөө, сахиусуудын зөвлөгөө юу гэж вэ гэдгийг харъя. Энэ группийн маань сахиусуудын зөвлөгөө бол маш их олон зүйлүүд гарч ирлээ. За ингээд нэг үзрөөр нь тайлаад явъя. За таны хүсэл бол яг таны хүсэж байгаа, зорж байгаа зүйл чинь бол үнэхээр яг амар амархан бүтэхгүй, тийм амар амархан бүтэхгүй. Яагаад вэ гэхлээр та уучлах ёстой зүйлээ уучлах чадахгүй байна. Яг сэтгэл зүрхтэй эхлээд та яг ингээд магадгүй ажил, карьер гингүүд та яг ийм за би юу хийвэл мөнгө олох уу, яавал яах уу гэд илүү ингээд практик дээр нь анхаарат байгаа юм шиг байна. А яг үнэндээ асуудал нь бүр юм үндэс суураараа та яг гомдол те хүмүүст гомцсон гомдол, өөртөө гомцсон гомдол, орчлон ертөнцид гомцсон гомдол, бүр зүрхнийхээ гүнээс гомцсон гомдол чинь таныг яг энэ хүслийг амархан биелүүлэхгүй ингээд хойш нь татж байгаа зүйл байна. За дээрэс нь золиос бол хэрэгтэй харагдаж байна. Ажил, карьерийн хувьд, санхүүгийн хувьд бол амжилтанд хүрэхэд танд маш том золиос хэрэгтэй. Өөрчлөгдөхөд тэр золиос нь яг юунд хэрэгтэй вэ гэхээр та бүр ингээд уг үндсээрээ өөрчлөгдөхийн тулд нэг зүйлийг золиослох хэрэгтэй. Тэр нь магадгүй сэтгэл зүйн хувьд ч юм уу, эсвэл бие мах бодийн хувьд ч юм уу, шаврын хувьд ч юм уу. Эсвэл бүр шууд утгаараа амьдралаасаа нэг зүйлийг тавьж явуулах.
тийм том золиос бол танд хэрэгтэй. Тэр нь бол танд өөрчлөлтийг авчирна. Тэр золиосыг гаргаж чадахгүй бол таны амьдрал яг л одоогийн байдлаараа байгаад байна. За тэгээд хүүхэд чиг цаваас хэрэглэн бай. Бити ингээд гомдлоо тэгээд их юм бодоод хөгшин хүн шиг гээд их юм бодолд автаад ингээд гуниграад бай. Зүгээр амар ад жаргалтай хөөртэй цаг мөчийн хооронд хүүхэд чиг цаваас хэрэглэн бай. Амьдралыг илүү гоё өнгөтөр хараа. За энэ золиос дээр бол би дахиад нэмэлт карт авъя гэж бодлоо. Энэ золиос нь яг юу юм яг юуны талаар ямар золиос юм бэ? Ямар төрлийн золиос юм гэдгийг тодорхой харуул зүгээр байх гэж бодлоо. За ерөнхийдөө маш сонирхолтой зүйл гарч ирлээ. За золиосын хувьд гэх юм бол ингэж байна. Хангалуун элбэг дэлбэг байдал гэдэг бол тий хангалуун байдал гэдэг бол харагдах үзэмж биш. Анхны сэтгэл биш ээ. Хүн яаж харагдаж байгаа, ямархуу гаднаасаа ямархуу харагдаж байгаа энэ нь бол яг тийм бүх зүйл бол биш ээ. Магадгүй та илүү гоо сайхантай анхаардаг тий. Хүмүүс намайг юу гэж харж байгаа бол ч юм уу эсвэл харагдах байдал дээр айгүйх анхаардаг. Эд баялаг тий яг гой хувцас өмсөд гой газраар явах ч гэдэг юм уу. Тэр нь ингээд таны хувьд айгүй тийм чухал юм шиг санагддаг ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл бол байдаг юм шиг байна. Магадгүй хүмүүсийг гаднах үзэмжээр нь жоохон дүгнэхэд байдаг. Эсвэл бол бусад хүмүүс намайг юу гэж харж байгаа бол юу гэж би бусад хүмүүст харагдаж байгаа бол гадаад үзэмжтэй илүү анхаардаг ч гэдэг юм уу тий. Ойрын үед магадгүй тэгээд байгаа ч юм уу. Тиймэрхүү тийм зүйл байна. Гэтэл эд баялаг хангалуун байдал жинхэнэ яг амьдралын хангалуун байдал гэдэг бол харагдах үзэмж биш. Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг тийм байж болохгүй. Гадаад үзэмж анхны сэтгэл гэдэг бол юу ч биш. Бүр юу ч биш. Бүр та өөрөө магадгүй бүр тэрэн дээр анхаардаг бол одоо бүр ингээд тэрэн дээрээ золиос гаргах хэрэгтэй. Тэрэн дээр огт анхаарахгүй маш минимал болж тий. Зөвхөн дотоод руугаа анхаарч зөвхөн өөрийнхөө мэдлэг боловсрал ертөнцийг харах өнцөг тий. Сэтгэл зүй рүүгээ илүү анхаарч дотгошоогоо илүү анхаарч тэхийн тулд мэдээж та гадаад үзэмжээ золиослох шаардлагатай болно гэсэн ийм утгатай зүйл бол гарч ирлээ. За Child of the Universe картнаас бас зөвлөгөө татъя. Нэгдүгээр группийнхаас бүр шал хондоо энергитэй зүйлүүд гарч ирж байна. Тэгэхээр та хэд бол ялтчгүй нэгдүгээр группыг сонгох хүмүүс биш шүү. Хэрвээ танд ингээд энэ уншлага бүр огт тэгс хөндлөн өөр санагдаад байвал нэгдүгээр группыг бас сонгол зүгээр харагдаж байна. За юм байна. Ерөнхийдөө энэ бол бүр ингээд ямар өөр зүйл гараад ирвэ. Үнэхээр сонирхолтой уншлага болж байна. Тохиромжтой цаг үеийг бити хүлээ. Тохиромжтой цаг үе хизээч ирэхгүй. Тохиромжтой цаг үе ирэхэд та хоцорсон байх болно. Тийм болохоор шууд огцом шийдвэр гаргаж, шууд огцом тэмүүл, огцом бай. Бүх зүйл таны гарт маш хурдан орж ирэх боломжтой. Та бүр зүгээр л ингээл хуруу эндтгэхийн төдийд маш баян болох боломжтой. Та бол
алгуурхнаар юмсыг хийх биш бүр амар огцом шийдвэр гаргаад бүх цаг хугацаа бүх зүйлээ зориул. Тэгээд таны аялал болвол одоо эхэлцэн та яаралтай бүх зүйлийг шийдээд хурдан үнэхээр бүх зүйлийг хурднаар ингээд шийдээд хурдан хийгээд яваа. Бүр гал халуун бүр юм шатсан энерги болвол танд одоо ирнэ. Тийм болохоор та энэ ирж байгаа энэ гал халуун энергийг хүлээж авахын тулд юмсыг маш хурдан шийдээд бүх зүйлээ зориулаад ингээд явхад болвол таны хувьд юмс алгуурхнаар иш маш хурдцтай өрнөд ингээд явах юм байна. Тийм болохоор битгий хүлээ гэсэн зөвлөгөө бол гарч ирлээ. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг ямар аффирмейшнээр өндөрлөх вэ гэхлээр за комент дээр болохоор би золиос гаргаад за зүгхээд за яг ийм хурдцтай амжилт ирж байгаа юм их чинь би гал шиг дүрэлзэж чаднаа. Би гал шиг дүрэлзэж хурдан сонголт хийж чадсанараа хүсэж байгаа зүйлээ маш хурдан гартаа авч чадах юм аа буюу яг ингээнээр хэлэх юм бол гал эможи. За ингээд 3 дугаар групп 2 дугаар группийнхаа уншлагыг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд 3 дугаар группийнхаа уншлага руу оръё. За уучлаарай би түрүүн хүзрээ холчжээ. 3 дугаар группийн carnation байсан л гэж бодож байна. За биш бол ямар ч байсан 3 дахь хүзрийн уншлага гэсэн үг шүү. За ингээ 3 дугаар группийнхаа уншлагын энержи чек буюу яг одоогийн нөхцөл байдлыг нь тодорхой харъя. Хүүшээ. Өөрөө ирэхсэн шүү сая. За За одоогийнх нь энергийг харах юм бол за таны хувьд бол сүнснээс эрэлт явагдсан харагдаж байна. Та бол яг ийм бодмөрийн зам руу буюу яг ингээ өөрийнхөө орох ёстой зам руу ороод сүнснийхээ зорилгын дагуу илүү яг ингээд амьдралынхаа яг үнэн чанар руу яг амьдрал гэдэг яг юу юм би яг амьдралын төлөө бишээ. Би хүн болж төрснөөрөө яг юу хийх ёстой юм? Ямар зорилготой байх ёстой юм? Миний яг энд ирсэн жинхэнэ зорилго юу юм буюу бүр та яг ийм бодмөрийн зам руугаа орж байгаа яг угаасаа ороод эхэлсэн дээ. Энэ замнал бол ингээд эхэлсэн. Та одоо нүдэн анцсан явж байгаа штэ. Нүдэн анцсан мөртлөө ямар ч аюул ирэхэд бол бэлэн ингээд нөмрөхтэй те аюулыг сүрэхэд бол бэлэн нөмрөхтэй. Тэгээд мэдээж ингээд сахиусууд болон тэгээ таныг ингээд чиглүүлж өгж байгаа, зам зааж өгж байгаа амьтад бол харагдчихээн. Тэгэхээр таныг бол хаашаа ч явсан, юу ч хийсэн орчлын ертөнц бол таныг ивэж байгаа. Та бол өөрийнхөө замыг бас гэрэлтүүлж байгаа. Тийм ч учраас та нүдэн ансан буюу өөрийнхөө ирээдүйд итгэлтэй байгаа. Ийм энерги бол харагдаж байна. Гэхдээ зүрх сэтгэлийнхаа яг тэр дотоод хүсэж байгаа зүйлээ бол арай олж чадаагүй байгаа гэж бол харагдаж байна. Энэ нь магадгүй та яг юм харилцаатай холбоотой гэж бол харагдаж байна. Магадгүй та энэ өөрийнхөө дотоод зүрх сэтгэлийн дуудлага яг юу өөрийгөө хүсэж байгаа гэдгийг яг ганцаараа бодоод ах гэхээсээ илүүтэйгээр илүү хүмүүстэй харилцаанд орж иж хүмүүстэй ярилцж тэ хүмүүс магадгүй ингээд тантай ярилцаа танаас асуулт асуугаад та хүмүүс зөвлөгөө өгж байгаатай ч юм уу те ямар нэгэн байдлаар ийм сонирн байдлаар энэ зүрх сэтгэлийнхаа дуудлагыг яг үнэхээр би ийм хүсэж байгаа юм гэдгийг олж мэдгэнэ. Тийм болохоор өөрөө яг ийм сүнснийхаа замнал руу орж ийн гээл ганцаараа байгаад иж болохгүй. Ерөнхийдөө танд бол харилцаа одоогийн байдлаар жоохон дутагдж байгаа.
Ер нь бол их ганцаараа цагийг өнгөрөөж байгаа. Гэхдээ яг өөрийнхөө чин сэтгэлийн хүссэн зүйлийг олоогүй байгаа гэсэн ийм энерги харагдаж байна. Тэгээд энергийн шалгалт хэрвээ таарсан бол уншлага руу оръё. За ингээ 3 дугаар группийн маань 4 дугаар сар болон ойрын ирээдүйд ажил, карьер, мөнгө, санхүү нь ямар хөө байх вэ гэдэг уншлагыг. Вау, түрүүний яг хамгийн түрүүнд өөрөө унж ирсэн хүзэр бол юуны хүзэр байсан. Энэ сая бас өөрөө унж ирсэн хүзэр бас ижилхэн сүнслэг утгатай хүзэр гарч ирсэн байна. Нэрэл ялтч сүнсний сэрэлт явагдаж байгаа гэж бол харагдаж байна. Вау. За гайхалтай 17-гийн тоотой 2 хүзэр гарч ирсэн байна. За ингээд эхний картыг харах юм бол ажил, карьер, мөнгө, санхүү гэдэг болвол тэ өөрөө бас яг юм ертөнцийн хуулиар энергийн татлалцлаар хүн рүү бас ингэж татагдаж ирдэг зүйл байгаа. Тэгэхээр таны хувьд бол далд ертөнцтэй илүү холбогдож илүү яг юм сүнслэг талаас нь манифест хийх, мөнгө санхүүг өөрлөгөө татах юм сүнслэг энергийнхаа төвшин нэмэх тусам таны эд баялаг өөрлөг чинь хурдан татагдаж ирэх юм байна. Тэгэхээр ойрын ирээдүйд бол та ийм сүнслэг зүйлүүд илүү их хийхээр харагдаж байна. Мөнгө санхүүгийн хувьд те одоо энэ унжсан байгаа юунуудыг нь харах юм бол энэ нөгөө нэг далд ертөнцийг хардаг юм чулуу байна те. Тэгэхээр магадгүй таны зүүн совин айгүй ихсээд те харанхуй дунд явж исэн ч гэсэн одоо ихэнх хүмүүсийн нүд харалган байдаг гэдэг шиг бүх хүмүүс зүүд нойрондоо унтж байхад та ганцаараа сэрүүн байх те та ганцаараа бусдын харж чадахгүй зүйлийг олж харах ийм зүйл ийм ирээдүй бол байна. Ойрын үед магадгүй мөнгө санхүүгийн хувьд боломж те ажил, карьерийн хувьд бол бусдын хараагүй боломжийг олж харах. Тэр нь бол бас юм жоохон далд ертөнцөөс ирж байгаа танд бэлэг байх магадлалтай. За дээрэс нь таныг бүр яг юм үржил шимгүү ингээд амьд болгоныг устгалд оруулаад те бүр ингээд гарцгүй болгоод бүр ингээ амиа хорлмоор санагдтал ийм хэцүү нөхцөл байдлаас бол та ангижирч чадж байгаа. Ойрын ирээдүйд ялангуяа энэ 4 сард те энэ хэцүү нөхцөл байдал заавал нөхцөл байдал гэхээсээ илүүтэйгээр орчин тойрон хүрээлэн буй орчин эргэн тойрны хүмүүс ч гэсэн те танд нэг юм тустай дэмтэй таныг тухтай байлгаад байгаа юм шиг мөртлөө таныг баг багаар иддэг таны сэтгэл зүйч юм баг багаар хохироодог ийм орчин тойрон хүмүүсээр хүрээлэгдсэн байсан энэ нэг гяндан шиг зүйлээс бол та гарч чадах юм байна. За тэгээд тэгснээрээ та бол хизээч буцаж ингээд эргэж ирэхгүйгээр явнаа. Магадгүй яагаад энэ ажил, карьер дээр ийм зүйл гарч ирж байна гэхлээр энэ таны хориод байсан, энэ таныг сэтгэл зүйн хувьд болон бие мах бодийн хувьд хохироогоод зовоогоод байсан энэ орчин нөхцөл таны яг тэр амжилт ажил, карьер, мөнгө санхүүгийн хувьд те хойшин татаад байсан. Тэгэхээр та бол одоо ерөөсөө гээд эргэж буцалтгүйгээр эргэж тэр хүмүүстэй уулзахгүйгээр эргэж тэр газараа очихгүйгээр бүр мөсөн гээд явнаа гэсэн ийм зүйл бол гарч ирж байна. Тэгээд явснараа бол та өөрийнхөө яг тэр үнэхээр яг тэр явах ёстой зам өрөөрөө яваад танд яг нөгөө хүн болгонд энэ орчлон ертөнцид эрэхт нь эд баялагын сав гэж юм байдаг те. Тэгэхээр таны эд баялагын сав чинь үнэхээр тав хэмжээтэй болвол та яг тэр хүртэх ёстой хэмжээгээрээ тэр
орчлон ертөнцөөс хүртэх юм аа. Та бүр яг ингээд жирэмсэн хүн гэдэг бол маш их эд баялаг, маш их боломж бололцоо, шинэ эхлэлийг бол бэлэгддэг. За дээрэс нь энэ оранж өнгөтэй энэ бөмбөлөг бол тий яг ийм нар шиг гийсэн мөртлөө яг ийм гар түлхээргүй хэмжээний буюу яг ийм өөрийнхөө үн цэнийг мэддэг ч гэсэндээ бусдыг хохироохгүйгээр тийм гоё ийм өндөрлөгт хүрч чадхаар харагдчихээн. За тэгээд энэ карт маань бас ийм 3 зүйлийн тэнцвэрийг харуулж байдаг. Энэ бол зүрхэн хүртийг бол хариуцдаг. Тэгэхээр та бол яг хүнийг уучлж магадгүй энэ хэцүү нөхцөл байдлаас гарснараа таны зүрхэн хүртчийн сэргэжтэй дахиж хүнийг хайрлах хэмжээний болно. Энэ жирэмсэн хүүхний нэрэг бол талд ертөнцийг бэлэгдэжээдэг, мөн сэтгэл зүг бэлэгдэжээдэг. Тэгэхээр талд ертөнц сэтгэл зүйн хувьд бол бас тэнцвэрчээд ингээд энэ хоёр маань тэнцвэрчээд ирэхлээрээ хүнтэй харилцаа холбоо, энэ оранж өнгө бол мэдээж харилцаа холбоо бэлгийн хүрд байгаа тий. Тэгэхээр өөрийн бас харилцаа холбоон сэргэснээрээ та ингээд орчлон ертөнцөөс авах ёстой бүх ингээд энергийг хүчин чадлаа буцааж олж авч чадах юм аа. Энэ гурван энергийг ингээд хоорондоо уялдаа холбоотой байснараа та яг орчлон ертөнцөөр эвээгдэх сахиусуудынхаа эвээлд орох юм аа гэсэн ийм гоё карт гарч ирлээ. Тэгэхээр ойрын ирээдүйд бол та хэцүү энэ нөхцөл байдлаас гарч чадах нь байна. Тэгээд сүнслэг түвшинд маш их зүйлүүдийг олж харах нь байна. Шинэ боломжуудыг тий өмнө нь хардаггүй байсан хүмүүсийн хардггүй зүйлүүдийг харж эхэлэх нь байна. За тэгээд орхиж явсан газараа хийцээж буцаж хийцээж эргэж ирэхгүйгээр бүр мөсөн орхиж явснараа та яг энэ тэнцвэрийг олохны гэсэн ийм гоё картууд гарч ирлээ. За тэгээд одоо сахиусуудынхаа зөвлөгөөг харъя. За сахиусуудынхаа зөвлөгөө гэх юм бол таны хувьд те яг ойрын ирээдүйд те сүнсний түвшин чинь маш дээшлээд те сүнсний сэрэлт явагдаад хараач нэгдээд ийм зүйл болох учраас энэ сүнслэг одоо энергийн түвшинд те илүү юмсыг хийж эхлүүл зүгээр энергийнхаа түвшинг дээшлүүлэх те бясалгал хийх, йог хийх, янз бүрийн гээд энерги өсгөх зүйлүүд дээр илүү их цаг хугацаа зарцуулаарай. За дээрээс нь та яг юунд дуртай гэдэгтээ маш үнэнч байх хэрэгтэй. Юуг хүсэж байна те юунд дуртай байна таны яг амьдралд те танд аз жаргал өгөөд байдаг таны амьдралд бүр таныг зүгээр ингээд байж хахад хүртэл бүр маш их аз жаргалтай болгодог нэг тэр зүйлдээ үнэнч байгаарай гэсэн байна. За тэгээд энэ маань болохоор маш юм хурдан цэцэглээд маш хурдан унаад дуусчдаг юм цэцэг байгаа. Тэгэхээр амьдрал бол маш богинохон гэдэг утгатай энэ хүзэр маань яагаад доош хараад гараад ирв. За энэ дээр бол би нэмэлт хүзрийг татъя гэж бодож байна. Энэ дээр бол жоохон нэмэлт мэдээлэл авъя. Окей, дахиад за тэгэхээр ийм байна. Таны хувьд яг ингээд амьдрал айгүй богинохон гэж байгаа мөртлөө амьдрал айгүй богинохон гэдэг зүйлийг айгүй жоохон буруугаар ойлгоод ах шиг байна. Амьдрал богинохон гэдэг утга нь яг юу вэ гэхлээр та яг өөрийнхөө хүссэн зүйлийг
хийх хэрэгтэй. Яг үнэхээр яг маргааш үхэх юм шиг амьдрах хэрэгтэй. Яг үнэндээ үхэл гэдэг бол маш юм хүнд хилж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг шиг хэдхэн хормын дараажтаа үхэх боломжтой учраас үргэлж өөрийнхөө дуртай зүйлд анхаарлаа хандуулж авах хэрэгтэй. Дээрээс нь өөрийгөө их орхигдуулаад байна. Өөрийнхөө яг тэр өөртөө цаг гаргах, өөрөө яг ганцаараа байхдаа орчлон ертөнцтэй нэгдэх, орчлон ертөнцөөс аз жаргалыг мэдэрч чадах тэр зүйлээ их орхигдуулаад байгаа учраас таны хувьд цаг хугацаа чинь хичнээн ингээд өнгөрж байгаа ч гэсэндээ маш юм үр дүнгүй өнгөрөөд байна. Яг үнэндээ таны хүсэл бол биелэн штэ. Таны хүсэл уг нь бол биелэн. Тийм болохоор аль болох хүсэж байгаа зүйлдээ цаг хугацааг илүү их зарцуул. Тэгэхгүй та цаг хугацааг ингээд өрн таран хийгээд гэж болохгүй шүү. Ялангуяа ойрын 4 сард ч юм уу те эсвэл ойрын ирээдүйд иймэрхүү зөвлөгөө гарч ирлээ. За тэгээ Child of the Universe картнасаа нэмэлт мессежүүдийг татъя. Зөвлөгөө те Child of the Universe орчлон ертөнцөөс танд ямар зөвлөгөө ирж байна? За орчлон ертөнцөөс танд зөвлөгөө өгөхөд болохоор таныг болвол юу ингэж байна. За таны хувьд ингэ сүнсний сэрэлт явагдаад ингэ нүд чинь нэгдээд ийм зүйл болж байгаа ч гэсэндээ дохио хүлээгээд те хит ихт ингээд тэр юунд автаад хит их дохио хүлээгээд ингээд ээж болохгүй. Тодорхой хэмжээгээр өөрөө хурдан үйлдэл хийгээд хувь тавилан болвол таны гарт угаасаа орж ирж байгаа учраас хувь тавилангаа өөрийнхөө гараар өөрөө бүтээгээд ингээд авч явах танд чадал байгаа учраас хүлээхгүйгээр нөхцөл байдлыг хүлээхгүйгээр шууд үйлдэл аваад ингээд яваарэ. Тэгээд хамгийн гол нь үйлдэл авахдаа маш их мэдээлэлтэйгээр мэдээлэл илүү ингээд яг одоогийнхоо өөрийнхөө бодож байгаагаар шууд явж дайрч орно гэхээсээ илүүтэйгээр энэ хоёрын балансыг айгүйх барих хэрэгтэй. Хувь тавилангаа өөрийнхөө гарт татгах, дээрэс нь хувь тавилангаа өөрийнхөө гарт татгаж ийн гэд шууд хурдан шийдвэр гараад төрөмгийн ингээд явчих болохгүй. Давхар бас жоохон нягтлж хянах зүйлүүдэд нягтлаад илүү их за өөрөөр яаж хийж болох вэ? Өөр алдаа мадаг юу вэ? Хүмүүс яаж хийдэм бэ гэх нэг жоохон ч гэсэн мэдээлэл энэ тэндээс жоохон харж агаад ингээд үйлдэл аваад яваарэ. Цаг хугацааг битгий хүлээгээрээ. Тэ түрүүний бас юун дээр амьдрал богинохон шүү гэсэн байсан тэ. Тэгэхээр бас уялдаа холбоотой мессежүүд гарч ирж байгаа шүү байна. За тэгээд 19-20 гэд бас 2 дараас нь тоо гарч ирсэн байна. За энэхүү группийг сонгосон хүмүүс маань ямар affirmation нэлгээх вэ гэхлээр амьдрал богинохон учраас би юу хүссэндээ цаг зарцуулдаг байя гэсэн юм affirmation нэлгээгээрээ. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн маань уншлага өндөрлөж байна. Тэгээд намайг сонсдог бүх хүмүүстээ маш их хайртай шүү. Тэгээд намайг хүлээдэг бичлэг хийхийг маань хүлээгээд сонсоод ингээд байдаг хүмүүстээ, намайг дэмждэг хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд ажил, карьер, мөнгө санхүүд нь хамгийн сайн сайхныг ойрын ирээдүйд нь хүсье өрөөё.